Сайн байцгаана уу? Өнгөрсөн 7 хоногийн крипто зах зээлийн таймыг та бүхэндээ хүргэж байна. За өнгөрсөн 7 хоногт крипто зах зээл дээр крипто валютын бирж болох Bybit компани халдлагад өртснөөр 1.5 тэрбум $, алдагдлалд хүрлээ. За мөн түнчлэн биткойны хаш $91,000 руу унаад байна. За үүнтэй зэрэгцэн Strategy компани захирал Майкл Сейлер болохоор биткойны хаш унсан нь хямд байгааг илтгэж чинь одоо худалдаж авах зэгээ гэсэн мэдээлэл хийлээ. За мөн түнчлэн крипто валютын үн цэнийг зөвхөн эрэлт нийлүүлэлтээс хамаардаггүй өөр хэд идэвхжсэн зүйлс нөлөөлдөг. За эдгээрийг дурдах юм бол мэдээж технологийн дэвшил, зохицуулалтын орчин, хэрэглээний цар хүрээ болон хөрөнгө оруулагчдын сэтгэл зүгээс их хамаардаг. За мөн Америкийн нэгдсэн улсын Vanek гэх судалгааны байгууллагаас нэгэн сонирхолтой судалгаа хийсэн. За эдгээрээс дурдах юм бол хэрвээ Америкийн нэгдсэн улс эх 5 жилийн хугацаанд 1 сая ширхэг биткойныг хоригдлуулж чадах юм бол биткойны ханш жил бүр 25%-аар өсвөл Америкийн нэгдсэн улсын өрийн 18%-ийг барагдуулж чадна гэсэн сонирхолтой судалгаа хийжээ. Гэх мэтчлэн сонирхолтой крипто зах зээл дээр болсон судалгаа болон мэдээллийг авахыг хүсвэл манай крипто зах зээлийн 7 хоногийн таймыг уншиж танилцаарай.